Зөвлөмж 16. Санхүүгийн үр дүнгээ хэлэлцэж сурах. Өмнөх сэдвүүдэд мөнгөн урсгал, орлого, ашиг, авлага, өглөг гэх мэтлэн олон асуудлуудыг чухалчилж тайлбарласан учраас энэ санхүүгийн тайлангаа гаргахад нь юуг анхаарах вэ гэдгийг товч зөвлөе. Энэ нь таныг өөрөө эдгээр тоонуудыг хар гэж байгаа юм биш. Та санхүү хариуцсан ажилтнаа надад тайлангаа танилцуулахдаа энэ асуудлыг тусгаж энэ асуултанд хариулах үс байгаарай гэвэл илүү хялбар байх болно. Санхүүгийн ажилтан ч гэсэн захиралдаа тайлангаа гаргачихсан шүү, харчихуу гэж өөрийнхөө маш сайн мэддэг бусад хүний ойлгож харахаас ч айдаг цаасыг өгөх хэрэггүй юм. Санхүүгийн тайлан дээрх гол мэдээлэлээ товёоглоод доорх асуудлыг танилцуулж чадах үс байх хэрэгтэй. Та санхүүгийн байдлын тайлан буюу баланс, өмчийн өөрчлөлтийн тайлантай хамааралтай дараах асуултанд хариулт хайгаад дүгнээрэй. 1. Компани хөрөнгийн хэмжээ хэд вэ? Уг хөрөнгийн дийлэнх нь юугаар бүрдүүлж байна вэ? Өөрөөр хэлбэл зээлэр юм уу, эзэдийн өмчөөр юм уу? 2. Тайлант хугацаанд ашигтай ажилласан уу, алдагдaltaй ажилласан уу? Энэ ашигын хэмжээ алдагдлын хэмжээнд өмнөх үеэс өсөх, буурах хандлага байна уу? Эерэг хандлага байна уу, сөрөг хандлага байна уу? 3. Өр төлбөр авалгын хэмжээ өсч үү, буурч үү? Өр төлбөр авалгын өсөлт бууралтууд нь мөнгөн хөрөнгөний урсгалд эерэг сөрөг ямар нөлөө үзүүлсэн байна вэ? 4. Манайх мөнгөний дутагдалд орж байна уу? Бидэнд байгаа мөнгөний тогтвортой үлдэгдэл хэр байна вэ? Энэ нь зардлаа даах үс байна уу, үгүй юу? Даахвал хэдийн хугацааны зардал даах үс мөнгөн хөрөнгө байна вэ? 5. Манайд хуримтлагдсан удаж байгаа авалгууд юу байна вэ? Авалгын бүтцэд хамгийн их нөлөө үзүүлж байгаа том авалгууд хаанаас, ямар, юутай холбоотой авалга байна вэ? Энэ авалга дээр манай компани яаж анхаарч ажилласан бэ? Яаж ажиллаад ямар үр дүн гараад одоо хэдэн хувь нь үлдээд байна вэ? 6. Манай том өр төлбөрүүд юу байна вэ? Өр төлбөрийн дүнд нөлөө үзүүлж буй өр төлбөр юуны өр төлбөр? Хизээнийх одоо хэдийг төлөхөөс хэд үлдчихэд байгаа вэ? Саяын тайлант хугацаанд хэдийг төлж барагдуулсан бай. Ноцтой бөгөөд анхаарал татсан, хугацаа хожимдуулсан, хууль эрх зүйн эрсдэлд орж байгаа өр төлбөрүүд байна уу? Тэр нь манай мөнгөн хөрөнгийн хэдэн хувьтай тэнцэж байна вэ? Бидэнд түүнийг төлчихвөл үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэх байдалд яаж нөлөөлөх вэ? 7. Эргэлтийн хөрөнгийн байна бүтэц хэр зохимжтой байна вэ? Бараа материал болон түүхийн эд материалын нөөц их хуримтлагдж юу? Бараа материалын эргэц ер нь хэд хоногт байна вэ? Борлуулалтын цикл маань хэд хоногт байна вэ? Бид түүхийн эд материалаа тасалдуулсан байдал хэр вэ? 8. Үндсэн хөрөнгөд бий болсон онцгой өөрчлөлт юу байна вэ? Үндсэн хөрөнгө маань хөрөнгийн бүтцэд ямар хувь эзэлж байна вэ? 9. Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө өсөж байна уу? Ашигын дүнгээр нэмэгдэж үү? Алдагдлын дүнгээр буурч үү? Шинэ хөрөнгө оруулалт авсан бол хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээ яаж өөрчлөгдсөн бэ? 10. Мөнгөн хөрөнгө маш бага мөртлөө авалга нь өссөн, өглөг нь өссөн бол танай бизнес түгшүүрийн дохиод элдэж байна гэсэн үг. Цаашид өөрийн үйл ажиллагааг явуулахад та мөнгөн гүйлгээний тайлан болон орлогын тайлангаас дараах асуултуудын хариулт хайж дүгнээрэй. Энэ асуултуудыг та мөнгөн хөрөнгөө удирдах талаар сэдвт сургалтыг үзсэн бол шалтгааныг нь маш сайн мэдж байгаа бах. 1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн урсгал маань ямар байна вэ? Орох урсгал, гарах урсгалын аль нь илүү байна вэ? Бид мөнгөний хомсдол буюу дутагдалд орж байна уу? Мөнгөний дутагдлыг хаанаас юугаар санхүүжүүлээд байна вэ? 2. Орж ирсэн мөнгө ямар зардал санхүүжилтэнд илүү явж байна вэ? Орлогод эзлэх үйл ажиллагааны зардлын хувь хэд байна вэ? Орлогод эзлэх ашигын хувь хэд байна вэ? Нийт ашигт цэвэр ашигын эзлэх хувь хэд байна вэ? 3. Нийт зардалд эзлэх хүний нөөцийн зардал хэдэн хувь байна вэ? Зардлын бүтцэд нөлөө үзүүлж буй том зардлууд юу байна вэ? Зардлын огцом өсөлт гарсан зүйл байна уу? 4. Ашиг орлогод маань нөлөөлж буй гол бүтээгдэхүүн чиглэл нь хаана байна вэ? Бизнесийн үйл ажиллагааны аль хэсэг сайн, аль хэсэг муу байх шиг байна вэ? Алдагдaltaй эсвэл маржин дэндүү багатай бүтээгдэхүүн хаана байна вэ? 5. Санхүүгийн үйл ажиллагааны хувьд гаднаас их усүр санхүүжилт авсан уу? Ногдол ашиг тараасан уу? Гаднаас татсан зээлсэн мөнгийг буцааж төлсөн юм уу? Үгүй юу? 6. Ашиг болон орлого, зардлын задаргаануудаа тойм байдлаар бизнесийн хувьд харахаас гадна бизнес бүтээгдэхүүн салбар тус бүрээр нь задлж харах. 7. Маркетингийн зардал, түүний өсөлт, төсөвлөгдсөн дүнгийн гүйцэтгэл, маркетингийн зардлын өсөлт нь борлуулалтын өсөлтийг бий болгож юу?
Тухайн компани амжилттай ажиллаж байна уугүй юу гэдэг санхүүгийн толин санхүүгийн тайлан. Үйл ажиллагааны орлого олоод байгаа ч гэсэн орлогоороо ашиг бий болгож, ашиг хоримтлуулж чадаж байна уугүй юу гэдэг нь амжилттай ажиллаж байна уугүй юу гэдгийн хэмжүүр юм. Үндсэн хөрөнгийг ихээр хоримтлуулж, мөнгө урсгалын хомсдолд орох, авалгаа ихээр хоримтлуулан түгжих, бараа материал, түүхийн эд материалын нөөцийг их хэмжээгээр удаан хоримтлуулж түгжих, борлуулалтын эргэц удаан байгаагаас үйлдвэрлэж нөөцөлсөн бараа бүтээгдэхүүн гацалтанд орж, хадгалалтын хугацаа дуусах зэрэг нөхцөл байдал бий болох үед эргэцүүд бүхэлдээ удаан байх. Өр төлбөрөө төлбөрийн чадвараасаа давуулан авч хэтрүүлж төлбөр төлөх чадвараа алдах. Эдгээр нөхцөл байдлуудыг хурцтмал болсны дараа та гинт шоконд орохгүй тулд оройтсон хойно арга хэмжээ авахгүй тулд сар бүр санхүүгийн тайлангаа авч ярилцаж хэлэлцэж сурах. Улсад тушаах тайлан мэдээлэл өгөхөөс дор хаяж 14 хоногийн өмнө гаргуулж хэлэлцэж дүгнэж асуудлыг нухацтай ярилцаж сурах. Санхүүгээ за дараа нь ярий гэд орхиж байвал үүнээс чухал танд ярих зүйл огт байхгүй. Та бизнес хийж л байвал санхүүгээ эхэнд нь ярьж хамгийн чухал ярианд санхүүгийн асуудлаа оруулж байх ёстой гэдгийг танд чин сэтгэлээсээ зөвлөж байна.